Бид нэр долоон төшлийн талаар авч үзнэ. За тэгэхээр энд ямар нэгэн цэг хэлбэлзэж байгаа гэж саний. За энд ингээд харах юм бол утас байгаа. За шиг x тэнхлэх гэж үзье. За энэ x тэнцүү тэг байх цэг маань y тэнхлэхийн дагуу хэлбэлзэх хөдөлгөөн хийж байгаа гэж үзье. Хэлбэлзэх хөдөлгөөн. Нэгсний энэ утас маань дээшээ доошогоо хэлбэлзэнэ. За ингээд дээшээ доошогоо шилжилт хийх юм бол энэ дээр бол юу болох вэ гэхээр ингээд долгион тархаж таарна. За энэ одоо синус ялбарын долгион тархна гэсэн үг. За тэгэхээр ийшээг бол ямар нэгэн долгион маань бол v гэсэн хурдаар тархаж таар. За тэгэхээр энэ x цэгийн байрлал маань үүнээсээ юу болох вэ гэхээр t гэсэн хугацааны дараа хоцорч хэлбэлцэнэ гэсэн үг. За ямар нэгэн t гэсэн хугацааны дараа хоцорно гэж үзье. За тэгвэл энэ хоцрох хугацаа маань бол юу болох вэ гэхээр x гэсэн байрлалыг бид нар юу болох вэ гэхээр v гэсэн хурдад хуваасантай тэнцүү байна. За тэгвэл x тэнцүү тэг байх үеийн одоо цэгийн хэлбэлцэл маань y тэнцүү a космос омега t нэмэх нь p гэсэн хэлбэрээр хэлбэлцэж байгаа гэж үзье. За энэ дээр бол p гэдэг маань бол t тэнцүү 0 байх үе юм бол үнцгийн фаз буюу анхны одоо жишээ нь барилал байна гэсэн үг. За p гэдэг бол бидний үрж мэдвэрлэр фаз. T тэнцүү тэг байх үеийн үнцгийн хэмжээ байна гэсэн үг. За ингээд үзэх юм бол t гэсэн хугацаагаар хоцорно гэж үзье. За тэгвэл энэ маань бол юу болох вэ гэхээр бидний хувьд y тэнцүү a космос омега t-ийн хооронд хугацаа маань t-гээс хоцорно. За ийм болно гэсэн үг. За тэгэхээр энэ бол юу болж байгаа нөхөөр t гэсэн хугацаагаар хоцорж байгаа учраас энэ бол x гэсэн барилал дээрх бидний хэлбэлзлийг харж байна гэсэн үг. Тэгэхээр x гэсэн барилал дээрх хэлбэлзэл нь t гэсэн хугацаанаас хамаарч байгаа. За ингээд үзэх юм бол бидний хэлбэр юу болох вэ гэхээр энийг ийш нь орлуулчих. За тэгэх юм бол y тэнцүү a космос омега t за хасах нь x-с хуваах нь v болно гэсэн үг. За ийм хэлбэртэй бид нар яг нь бичиж болно гэсэн үг. За эндээс ингээд үзэх юм бол бид нар омега ингээд үржүүлчихье. За омегаг үржүүлээд өгөх юм бол омега t хасах нь омега x хуваах нь v болно гэсэн үг. За бид нар долгион тархах хурдыг бол мэднэ. V тэнцүү яамдаг хуваах нь том t гэдэг. За энийг яаж ингэ орлуулах юм бол энд бол ямар хургалт хийж болох вэ гэхээр омега t-гээс хасах нь яамда хуваах нь том t. За тэгээд энд бол омега зүү x гарна гэсэн үг. За эндээс t бол хүртвэрлүү гарч ирээд энд үржих болно гэсэн үг. За бид нар бол омега тэнцүү 2 пик хуваах нь том t гэж мэднэ. За тэгэхээр бол омега t-ийн үржүүр маань бол 2 пи болно гэсэн үг. За эндээс ингээд задлаа бичих юм бол энэ y x t-гээс хамаарсан хэлбэр маань a космос омега t хасах нь юу болох вэ гэхээр омега t-ийн хооронд бид нар 2 пиг орлуулж байна. 2 пиг хуваах нь яамда тэгээ үржих нь x нэмэх нь p гэсэн хэлбэртэй байна гэсэн үг. За эндээс ингээд үзэх юм бол бид нар бол 2 пиг хуваах нь яамдаг бол долгион тоо гэж нэрлэдэг. К-саар тэмдэглэдэг. За таад маань янз бүрийн сурах хүчиг дээрээс өөр энэ тэмдгийн номноос харах юм бол пиг ихэвчлэн тэнцүү тэг гэж бичээд за эндээс ингээд үзэх юм бол y тэнцүү x t за тэгээд космос маань өөрөө тэгш функц учраас эндээс бол a космос kx-с хасах нь омега t гэсэн хэлбэрийг бол энд нэлээд харж ирсэн баг. За энийг бол юу гэж нэрлэдэг вэ гэхээр долгион тэгштгэл гэж нэрлэдэг. Долгион тэгштгэл. За бидний 11 дөрөвний сурах хүч дээр хүртэл яадаг вэ гэхээр бас байж идэг. За эндээс ингээд харуул юу болж ийнө вэ гэхээр ерөөсөө энэ
тэг гэсэн байрлалын хэлбэлзлээс x гэдэг маань бол ямар нэгэн тэгс хугацааны дараа хоцорно. За тэр хоцрох хугацаанд харгалзах энэ байршил нь бол юу болж байна вэ гэхээр x гэдэг байрлал болж байна гэсэн. Тэгэхээр энэ юу болж байна вэ гэхээр бидний хувьд энэ тэгштгэл маань дурын x гэсэн байрлал дээрх хэлбэлзлийн тэгштгэл болж байна гэсэн. Нэгсний энэ x цэг дээрх дээшээ доошоогоо одоо y тэнхлийн хувьд хэд гэснээр хэлбэлцэх вэ? Аль шилжилтэн дээр байх вэ гэсэн одоо тэгштгэл болж байна гэсэн. Үүнийг яаж юм нөхлөр долгион тэгштгэл гэж нэрлэдэг байна гэсэн үг. За бид нар бол 2 пик хуваах нь омегаг мэднэ. Энийг бол юу гэж нэрлэх вэ? Бид нар 2 пик хуваах нь том Т. Том Т-г мэднэ. За энэ бол цикл давтамж буюу омегагаар тэмдэглэдэг. Тэгэхээр омегаг Т-гэр үржүүлэх юм бол энэ бол цаана үнцэг гарч иж байна гэсэн үг. К-г X-ээр үржүүлэх юм бол энэ бас юу гарч иж байна гэхээр бас үнцэг болж байна гэсэн үг. Тэгэхээр синусийн функцүүд бол бидний энэ бол юу гэдэг вэ гэхээр дандаа үнцэг байна гэсэн үг. За нэг юм бодлого авъя. Усны гадарга дээрх долгион дараах тэгшгэлээр өгөгдөнө гэж. За тэгэхээр энэ одоо тэгштэл маань бол синусаар бичигдсэн байна. Синус косинус бол ерөөсөө фазын зүрхтэй байдаг. За тэгээд y тэнцүү x-тэй шилжилт нь бол метрээр юм байна. За тэгэхээр энэ бол 0.4 м буюу далайц нь 4 см-ээр байна гэсэн үг. За x зай метрээр Т хугацаа. Ингээд юу дандаа системээр өгөгдсөн байна гэсэн үг. За долгионы давтамж F-ийг ол долгионы урт ямдаг бол долгионы хурд буюу долгион тархах хурдыг олох нь байна. За хүүхдүүд маань энэ дэр нэг юм андуураад байдаг. Долгион тархах хурд гэдэг маань бол ямдаг хуваах нь T. За гэтэл хүүхдүүд бол V тэнцүү А омега гэдэг ингээ андуураад байдаг. За энэ бол юу юм бэ гэхээр хэлбэлцлийг хэлж байгаа. Энэ дөр бол хэлбэлцэл. Тэнд ямар нэгэн одоо математик дүүжинг авч үзэх юм бол тэнцвэрийн байргаа дайрах үеийн максимум хурдыг яриад байдаг. Энэ бол хэлбэлцээр ярьдаг. Энэ бол юу юм бэ гэхээр долгион тархах хурд гэдэг. Долгион тархах хурд. Хүүхдүүд маань ингэж нэлээд томьёонуудын хооронд нь сольж андуураад идэг. Тэгэхээр яг ямар учиртай вэ гэдгээ бол ерөнхийдөө сайн мэдчих хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр долгионы давтамжийг бол гэж. За эндээс бид нар долгион тэгшгэлээ харах юм бол энэ дээр бол юу болж байна вэ гэхээр y тэнцүү а синус за Т-гийн өмнөх нь болохоор омега байдаг. Т хасах нь k x байна гэсэн үг. Эндээс ингээд үзчих юм бол бидний хувьд бол омега бол 8p цикл давтамж. За k бол долгион тоо 4p байна гэсэн үг. За бид нар шууд эндээсээ давтамжийг олчихно гэсэн үг. Омега тэнцүү 2p хуваах нь Т буюу 2p f байдаг. За эндээс давтамжийг олох юм бол давтамж маань омегаг хуваах нь 2p байна гэсэн үг. Тэгэхээр 8p хуваах нь 2p. Эндээс давтамж нь бол 4 Гц гэх гарч байна. 4 Гц. За долгионы уртыг болгож байна. За тэгэхээр k гэдэг маань бол 2p хуваах нь ямда чинь 4p байна гэсэн үг. Тэгэхээр ямдаг болох юм бол эндээс бол 2p хуваах нь 4p. Эндээс 2.1 м гарч иж байна гэсэн үг. За долгионы хурдыг бол v тэнцүү ямдаг хуваах нь t буюу ямдаг үрч нь f болно гэсэн үг. За ингээд бодох юм бол 2.1 м-ийг үржих нь 4 Гц. За ингээд бодох юм долгион тархах хурд нь 2 м/сек болно гэсэн. Гц гэдэг нь өөрөө 1 хуваах нь секунд нэгжтэй байдаг. За ингээд гарч байна. За Т тэнцүү 0.125 секундэд x тэнцүү 0.25 м-ийн үед шилжилтийн утгыг тооцоол. За эн чинь нь юу болчихно гэхээр ингээд y тэнхлэг за ингээд x тэнхлэг авлаа гэх юм бол 0.25 гэдэг байрлал дээрх маань Т тэнцүү 0.25 гэсэн метрийн үед одоо усны мандлын одоо цэг аль байрлал байх вэ гэдгийг л асууж байна гэсэн үг. За ингээд яг энэ зурган дээр бол яг тэг гэсэн байрлал дээр ч юм уу те иймэрхүү маягаар зурагчлаа. Тэгэхээр ямар одоо өндөрт байх вэ? Энэ өндрийг асууж байна л гэсэн үг. За тэгэнгүүт бид ерөөсөө шууд орлуулаа бичнэ. Y тэнцүү
0.4 метр үржих синус омега нь 8 пи хугацаа 0.125 гэдэг чинь 8-1 секунд байгаа. Секунд. За нэм хасах нь kx буюу 4p үржих нь x маань 0.25 буюу 4.1. Ийм байна гэсэн. За эндээс ингээд бодох юм бол p гараад ирнэ. Эндээс ингээд гараад ирэх юм бол p гараад ирж байна гэсэн. Тэгэхээр 0.4 метр үржих нь синус p-гээс хасах нь p буюу t үржих нь. Синус t буюу шилжилт нь t гарч ирж байна гэсэн үг. За энэ долгион нь усны гадарга дээрх бөөрөнхий чулуу унахад үүссэн гэж үзвэл бодит амьдралын нөхцөлд ямар ажиглалт хийх боломжтой гэж. За бодит амьдрал дээр бол ингээд долгион тархах юм бол юу нь бол сулардаг. Амплитуд нь бол сулардаг. X-с хамааруулаад ингээд усан туслах юм бол амплитуд нь ингээд сулраа явчихдаг. Нэг хэсний энерги нь ингээд орон зайд түүж ийн буюу бөмбөлөг долгио ингээд тархаж байгаа гэсэн үг. Ийм хүмүүсээр ингээд үзэх юм бол энэ далаац нь бол суларч гарч ирдэг. За тэгэхээр иймэрхүү маягаар бид нар долгион тэгшлэлийг ашиглаж бодлого боддог байна. За тэгэхээр энэ дэр бол шинэ ойлголт гарч ирж байна. К гэдэг долгион тоо гэдэг ойлголт гарч ирж байна те. К тэнцүү 2 пик баах нь ямта.